За энэ тоглолтод үзэж байгаа хамгийн гоноо тэргүүл яг одоо үүсэж байгаа юм биш үү? Доор Гиденс татуулсан. Гиден үрдэнгөөг чадахгүй л байна да. Цаваа тэрдний өдөөс давхар хамгаалт мэдээж их нь ойлгомжтой. Шүүгэл дуурсан Бэл Гиденсийн яг тусгад бидэнд 4 метр явах цаа үлдэж байна. За нөрөө шунгар хүмүүс гаргаад дамжав. Бүгд гар дээр давсан. Цаг бодрох. Гиденс дундаас Гиденсийн шийдвэрт авсан. Илашаад тоглолтуудад оролцоод эхэлсэн байгаа. За урагшаас авсан дамжуул дутуу ирээд дахиад бөмбөг төслөлчж байна. Цаг бодрох. Гол Гиденс авсан дундаас. За Хакимиг бол тэгээд баруун дайшд багаас энэ цуврал. За тэгээ ерөнхий удирдлийн тоглолтыг гарвал хамгийн сайн хамгаалж байгаа тоглогч бол Мухатар байгаа. За гоё ирэх. Эстернөрөөс сонголцоо. Цаг өдрөх. Гиденс. За Хакимийн өдөөс гараад ирсэн. Давхар хамгаалтаар бичрэлд ирсэн гэхдээ дийлсэнгүй. Гиденс. Хакимийн өдөөс шахаад иргсэн Гиденсийн алсан давтал тулж байна. Хайхгүй гэж. Багийн хатлаг тасгаж тоглолтын үн мэдээсэн. Цагаа унагчлаа. Гиденс шидчихэд байгаа даа. Энэ удаа зөрөөд орсон. Баарын өдөөс Гиденсийн 2-1 талис. Тоглолт хамгийн чухал өвчтөөр л ирж байна да. Доор давуулаад байсан Гиденс дэш явсан. Алгастал тоглолтын дунд айл таллаг 5 оны зөрүүл өсч яваадсан. Буцаад 3 дугаар үеэр 5 оны зөрүүл тогтоолж байна. Энэ үед 3 дугаар үеийн сүүлийн 3 минутын хугацаа үлдсэн байгаа бидэнд. Гиденс барын өдөөс далсан давталгаад за Хаким самбараас авахд алдаа гарсан. Дараас нь давталгаа шавтны 3-ыг нь алдчихлаа. За Гиденс дор нилээл их бөмбөг нэхэд өгч чадахгүй дутуу ирээд дахиад бөмбөг төслөлчж байна. Цогодрох гол Гиденс авсан дундаас